Хоёр хүний амьд хүрчих чи. Бурхан минь цочих гэж чимээ гаргаж явж байл да. Наадхыг чинь би харуулад өгчих юу? Ах, хүлэмжтэй байгаа зү. Хөөх, та өнөөдөр жингүй наадхаа зорж суусан юм уу? Өнгө нь их гоё болсон байна. Нэр яха. Өнөөдөр нэг сонин зүйл болсон. Би анх удаа алуурчин харсан гэд боддоо. Бүр сонин манай тоогооч ихчийн хүү юм байна лээ. Нөгөө арх уугаад байдаг ахын охиныг алчсан юм шиг байна лээ. Би тэр архичин ах яагаад үйлчлэгч ихчийг дарамтлаад байсныг мэдэхгүй байна л да. Гэхдээ нэг шалтгаан байсан байж таарна. Ха, яасан бэ? Ха, яасан бэ? Ха, хаачих нь вэ? Арван жил өнгөрсөн ч хүүхдүүдийнхээ цогцыг олж чадаагүй хүмүүс. Энэ хүмүүс тамд байгаа юм шиг л амьдарч байгаа. Чи эндээс явсан нь дээр. Тэгээд хизээч эргэж ирэх хэрэггүй. Ээжигээ өөд болсон ч ирээд хэрэггүй. Жонготой уулзахгүй мó. Жонго чамайг санаж байгаа байлгүй. Чи очиж уулзах гэж байгаа шүү дээ. Би бол чадахгүй. Би уулзах ёсгүй. Хоёулаа эндээс нүүцгээе. Хоолны газараа зарах гээд зар тавьчихсан байгаа. Энэ байшаа харин зарагдахгүй бол хэсэгтээ эзэнгүй байж л байна биз. Энд амьдраад байж болохгүй. Явцгаая л да. Чимээгүй 50 газар руу явцгаая. Эндээс явчих юм бол манай Жанхуг тийм юм хийсэн гэд итгэчихнэ. Жанхуг маань үнэхээр алуурчин юм байна гэж бодно. Зүгээр л ингээд тэсцгээе. Нүгэл хийсэн гэж дуудуулаад чичлүүлж байсан ч чулуу шидүүлж байсан ч тэсэдүүлдэцгээе. Суу. Жонго. Сайн сууж байсан уу? Энийг өгөхөр ирсэн юм уу? Тийм ээ. Зураг зурж байгаа биз дээ. Зурж байгаа. Дотор ороод суу. Суу баярлалаа. Сайн чанарын мах шүү.
Тавтай морилно уу? Манайх түрүү жилийн загваруудаа 50% хямдрал зарласан байгаа шүү. Энд харин шинэ бараанууд байгаа. Та хүүдээ хувц сайж байгаа мó? Ийм байвал яаж вэ? Сүүлийн үед залуусыг сонирхож байгаа загвар. Наадах ч бас яг сүүлийн үеийн чиг хандлага өнгөлөг болохоор арсыг их сайхан харагдуулах байх. Жангу! Гү Жангу! Хурдлаач ээ. Хурдлаарай. Урдуу хөдлөлтөө. Тэрэ чаднаа. Урдуу хөдлөөч дээ. Жангу! Урдуу хөдлөлтөө. Намайг үнэхээр уучлаарай. Намайг уучлаарай. Байна уу дуудлага өгье. Мөчи хөдөлтооны төв энэ ч. Хүн унаад бэрчглээ штэ. Сонсохгүй байгаа мó? Хүн унчглаа гэд байна. Би тэднийг халаагүй. Би халаагүй гэж байна. Би халаагүй. Шүүлт. Хоёрдугаар анги. Байна. Өвчтний ухаан болортод амнаас нь аюултай байдалд байна. Хурдан эмнэлэг рүү хүрэх хэрэгтэй байна. Ойлголоо. Яв да. Хүрээд ирв. Тэр дээрээс хүн унсан гэж байна. Та юу болсныг харж чадаагүй юу? Үгүй чадаагүй. Бороо ямар ширүү орж байгааг хар л та. Би машин дээр юм унах чимээ гарахаар нь гайхаад гарч ирж харсан юм л да. За. Та ордоо хүүтэн байна. Ханаа төрчих. Дарга. Юу ахлах хаана угам? Бэмүү. За. Эвлээд энэ дээр гарч ирээд зураг аваад хувийн юмнуудыг цуглуулад хэлц рүү явцгаая. За ойлголоо. Гэмт хэргийн том баг юу хийж чаддгийг харуулдаг. Хүмүүсийн итгэхийг хүсэж байдаг чадвартай хүн байна уу? Эсвэл хав жив шиг чадваргүй амьтан уу гэдгээ харуулаарай да. Аав идэх юм өгс юм аа. Би тэднийг халаагүй штэ.
Өндрөөс унсаа өвчтөн зүрхний цохилт болон амьсгалын давтамж нь их сул байгаа. Одоогоор ухаанг байгаа шүү. Ойлголоо. Игч танд хүн ч юм уу? Тийм ээ. Нээз юм нээж вэ? Тэгвэл асар хамгаалагч руу залгаараа. Игч юу болох нь вэ? Одоо яах вэ? Унсан жимс нь яг танахтай адилхан харагдаад байхаар нь л. Тийм ээ. Манайхаас аваад гарсан штэ. Эннээс авъя гэдэл авч гарсан. Тэгэхээр та унахыг хараагүй гэсэн үг үү? Хараагүй. Бороо ширүүн ороод өөрчлөлөгч орж ирэхгүй байсан болохоор би тийшээ явж ямаа янзлаад зогсож байсан юм л та. Гэтэл гинт чимээ гараад л тохиолдол дуурайд явчихсан. Ястай нэг угаасаа хүн орж ирэхгүй 8 муу байхад заавал эндэрч амиа хорлоод байхдаа яадаг байна. Юу? Тийм ээ. Би бол амиа хорлолт байсан гэж бодож байна. Барон. За. Асал болох үед энд зогсож байсан машинуудын хар харьцаны бичлэгийг шалгаж үзлээ. Гэхдээ бороо их ширүү орж байж бас өнцөг нь олигтой таарахгүй байна. Тэгэхээр ослын өмнө юу болсныг мэдэх боломж алгадаа. Энэ ингэж амар хальтарч байна шүү дээ. Осол байсан юм биш үү? Хажлах намхан тэгээд хальтаргатай байсан болохоор унсан гэж юу? Тийм ээ. Чи аваа сайжирсан байна шүү. Осол эсвэл амиа хорлого биш байсан юм шиг байна. Юу? Осол болохоос өмнөхөн бэлэг бас үхрийн мах тэгээд жимс аваад явж байж. Тэгэхээр амиа хорлолт биш байх. Бас амиа хорлсон хүмүүс захиа бишиж үлдээдэг штэ. Амиа хорлолт биш юм бол ямар нэг баталгаа олдсон юм уу? Ширүүн бороо орж байсан болохоор энэ гүрээр хүмүүс бараг явахгүй байсан. Явж байсан цөөхөн эдэн шүхэр барьж гисэн дээр нь юу болж байгааг харах боломжгүй байж. Тэгээд бас унсан өнцгийг бодохоор ослоор халтарж унсан гэхэд хэцүүхэн л юм. Хэн нэгэн явж байхад нь түлхэж унгаасан эсвэл ноцолдож байгаад унсан байх магадлалтай юм шиг байна. Хохирогч хэн болохыг тогтоож чадав уу? Чадсан. Нэрийн Жон Гимхи 57 настай юм байна. Тийм үү. Тэгвэл одоо сэжигтнийг олоод барихал үлдэх шивдэ. Чи энэ хэргийг аваарай. Энэ хүнийг туслахаараа авч болно. Хэр сайн болохыг чинь харъя. За ойлголоо. Йоо ахалха. Энэ хүнсэн хүн найзын маань ээж байна штэ. Тийм. Хэрвээ хүн төлөгч гисэн байх юм бол сэжигтнийг заавал барих хэрэгтэй. Би өөрийн гараар барьж шийтгмээр байна. Эхлээд хяналтын камерын бичлэгүүдийг цуглуулцгаая. За. Хохирогчийн дуудлагын түүхийг бас. Аха, наатахаа энд тавьчихж болно. За. Баярлалаа аха. Би ганцаараа явсан бол яста чадахгүй байх нь штэ. Гэхдээ захиралд хэлэх хэрэгтэй юм биш үү? Юу гэж? Найз залуугаас өөлд ирж байгаа гэж юу? Тэ. Хэлэн дээ. Энэ таних шүү аха. Юу? Ингэж яах нь вэ? Чи тэгээд яг хэлэх юм байгаа биз дээ. Хэлнэ. За минсу. Юу? Баларсан юм бэ. Юу болох нь энэ вэ? Яста нэг. Юу болсон? Тагооч манаас л дорчихсан байх шүү те. Хэцүүхэн байна гин. Хүндвэртэй юу? Би ч бас хамт явах хэрэггүй. Чи эндээ зоогийн газар хараад байж. Эсвэл өнөөдөр хаачих тийм үү? Чи юу хийгээд байгаа юм бэ? Хурдлаач. Одоохондоо зоогийн газар хаагаад цэвэрлэгээ хийж байгаарай. За юу. Яава, хурдлал та. Орчил байна штэ. Жангуутай холбоо барьж болохгүй юм гэх юм. Чамд мэдж байгаа юм байна уу? Чи яаж мэдэх вэ те? Хурдлаач ээ. Суулаа штэ. Жангууг олцгоё. Би яггүй Жангууг интернетээс хайж үзсэн. Тэгээд амар хүн шиг санагдсан. Ядаж гэр бүлийнхэнд нь цогцыг хаана уснаа хэлэх хэрэгтэй штэ. Үнэхээр муу хүн байна лээ. Тийм болохоор аха та одоо найзлахаа болох хэрэгтэй. Хэл амаа мэдэрэй. Аха! Сууха! Хаачих нэ!
Хаалга нь онгорхон юм штэ. Хүн байна уу? Юу? Хүн байна уу? Гүүжин үү? Ха, энэ гүүжин уугийн утас юм шүү. Мэдэхгүй юм байна. Имлэгт оччихсан байлгүй дээ. Одоо харьцгаая. Би тэднийг халаагүй. Би халаагүй. Би тэднийг халаагүй. Халаагүй. Би халаагүй. Соо. Би халаагүй штэ. Би халаагүй шүү. Би Хэрэг алга. Бүгдийг шалгаж үзгээ сте. юу? Эднийг бүгдийг нь Тийм ээ. Гэхдээ өөрөөсөө үзвэл нүд бүлтрээд унах байлгүй дээ. За миний хамтран ажиллагчдаа юу? бид хоёр эднийг бүгдийг нь үзнэ гэвэл хугацаа алдах гээд байна. Тэгэхээр бүгдэнд нь хэд хэдийг өглөө шүү. За юу. За саа мөрдөгч эднийг шалгачих. Юу мөрдөгч? Яагаад би гэж? Чинь нэг баг штэ. Нэг баг хурдан үзэж дуусгачгаад гарч сөөжөө авч ууцгаая. Гахаамах идэхүү гахаан гэж зэдэх юм уу? Шарсан хавраг. Тохирсон уу? Тохирлоо. За, эхэлцгээе. дахиад нэгийг. Захирлаа. Та имлэг хайгаад өгөөч. Ээж маань гэртчихсэн байна. Жон. Хасал чи туслалта хурдан очиж штэ. Үнэмлэх байгаа үсттэй. Энэ хүнийг дээ юугаа харж явдгийм бэ? Уучлаарай. Уучлаарай. За баярлалаа. Юу болсон юм бэ? Гүүрнээс унаад нилээд хүнд гэмтсэн байгаа. Хэд хэдийн ясна хугарч бас дотор эртний гэмтэл нь надтай байгаа шүү. Хагалгаа нь амжилттай болсон юм уу? Тэгсэн. Гэхдээ одоо ч ухаан хараагүй л байгаа. Минсү, би ээжигээ ингэж алдаж чадахгүй. Надаас олж бүхэл амьдралаараа зовсон. Жон. Их чи сайн хүн болохоор Тэнгэр бурхан ийм хурдан аваад явахгүй байлгүй дээ. Хизээ мүдгөө болсон юм шиг харагдаж байна шүү. Хэлээд юу гэх вэ? Жон юм уу зөөлөг хүн биш болжээ. Ээж нэнд үхэхгээ твтж байхад хаагуур дами танид яваад байдаг байна. Зүгтчихсэн юм биш үсттэй. Хоригтой тухайн орсон байх гэж бодтол харц нь бүрэл ширүү болчихсон байна лээ. Ой. Чи одоо хаагуур таньж байгаад ирж байгаа зөөлөг бай. Хань минь битгий уурыг хүргэх гээд байл та. Та хоёр яагаад байгаа юм бэ? Эмнэлэгт ингэж болохгүй шүү дээ. Одоо хурдан гарцгаа. Гаргаар. Хурдан гарцгаа л та. Чи энд юу хийж байгаа юм бэ? Тоогооч ихчид санаа зовоод ирлээ. Хагалгаа нь амжилттай болсон гэсэн үү? Зоогийн газараа яаж хаад энд ирж байгаа юм? Хаагаад байж вэ гэхээр нь л Хаана гэж юу гэж байгаа юм бэ? Хурдан буцаад яв. Хагалгаа амжилттай болсон. Хамтдаа явцгаач. Явцгаая. Баяртай. За яв. Ээжээ.
Чи энд амьдарч болохгүй. Ялаа эдэлж дууслаач гэсэн. Гэм нүгэл чинь цайрахгүй. Чи алуурчин болсон мөчөөс хойш миний хүү байгаа болсон. Надад танд хэлэх олон зүйл байгаа. Та заавал ухаан орох ёстой шүү. Заавал амьд гараад намайг сонсох ёстой шүү. Ойлгосон биз? Сэхэн амьдруулах тасагт 3 өвчтөн байгаа мó? Тийм ээ. Минсо. Хоёулаа хэдэн үг солиотох вэ? Одоо юу? Наашир. Энэ хүн бороо орж байхад ягаад ийшээг үүдгүүлээ? Норхгүй гэсэн юм байлгүй дээ. Үгүй ээ, шүүхэр барьчихсан байгаа үсттэй. Тийм байна. Бас сарвчтай малгай өмсч гэж. Хар сарвчтай малгай. Чи энэ хүнийг таних уу? Үгүй. Бүдэг болохоор тийм сайн харагдахгүй байна. За, байж байгаарай. Энэ малгаан дээр нь Энэ малгайн дээр нь юу гэд биччихсэн байна? муу Мөчөө. мөчөө. Ийм малгайтай хүнийг олох хэрэгтэй. Яасан бэ? Яава, юу болов? Манай энд бүгд л ийм малгайтай штэ. За. Тэгвэл гадны хүн биш гэсэн үг юм байна. Өдрийн хоолны цаг өнгөрчихсөн байна штэ. Ахнараа та нар төрүүлээд хоолнд орох юм уу? Тэгэл дээ. Бид хэд цуг хоолнд орлоо шүү. Тэгээд өдөржингөө дэлгэц ширтээ суудаа штэ. Тийм ээ тий. Хоолоо идэх хэрэгтэй. За хурдан гарцгаая. Би энийг шалгаа дуусгачих та. За тэгтээ гарцгаая да. Юу хийгээд байгаа юм? Тархины дотуур цус алдалт. Яаж энгийнээр тайлбарлаж өгдөг юм блэ дээ? Наадах чи юу гэсэн үг юм? За тэгэхээр энгийнээр хэлэх юм бол хүний толгой байна. Дотор нь тархи байгаа. Тархин дотор олон цусны сувгууд болон судас байгаа. Тэдний зарим нь хагараад тархи болон толгойг цусаар дүүргэсэн гэсэн үг. Өөр гэмтэл байхгүй гэсэн үг. Тийм ээ. Өөр хүнд гэмтэл байхгүй. Дагц хэсэг нь унах үед дөргөлт аваад гэмтсэн байна үлээ. Тэгэхээр ингэж унсан гэсэн үг. Дагц нь гэмтсэн байгаа болохоор ингэж унсан байх. Эднэр яга цэвэрлэх ёстой юм. Яга цэвэрлээд байгаа юм бэ? Минсу. За, Буяаны аав ойрд ямар хөө байгаа вэ? ярих юм биш ээ. Үрдэг шигээ байнга л уугаад байгаа. Өдөр болгон дарих уудаг юм. Одоо манад очих сууж л байгаа байлгүй. Хоол идэхийн оронд дарих уудаг юм шиг л байдаг юм. Чи мөн нүднээс далдор. Үгүй бол би чамайг ихтэй чинь хамт хөнөө чихнэ гэж мэдээрэй. Жонго. Игчийг би байнга шалгаж байх болно. Санаа зовлтгоо заа юу. Одоо угаасаа эргэлтийн цагч дуусч байна. Чи тэгэхээр гэртээ хараад амраад Баярлалаа. Ямар нэг зүйл болвол над руу залгаарай. залгана. Сайн байцгаана уу? Паг Хён шиг байна. Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Бэлгийн хүчирхийллээс хамгаалах төвийг байгуулах нь миний мөрөөдөл байсан. Бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллээс зугтаах боломжгүй. Тэгэхээр Захирлын эхнэр үнэхээр хацтай юм аа. Ийм сайхан хүнтээс угаад л. Царайлаг, сайхан сэтгэлтэй, сайхан биетэй. Хааш занан ч бас сайхан. Эхнэрээсээ 10 насаар дүүгсэн. мөн миний сайн хань сайн найз маань болсон ихнэр маань миний хажууд байж дэмжсэн болохоор би энэ хол ирж өөрийн мөрөөдөж явсан зүйлдээ хүрч чадсан юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаа болохоор өнөөдөр хүрч ирч чадсангүй л дээ. Ханаас олж авах. Холоос хайх хэрэггүй шүү дээ. Шимэнсүү чи галзуу юм уу? Чи биднээс дүүл бай. Би ичээд иймэрхүү зүйл хийж чаддаг юм аа. Гэхдээ одоо ихнэр маань байхгүй байгаа болохоор чадах байх. Ханя баярлалаа. Би Чөнагиомтой найзууд ч тийм. Мөчөөний 54 дэх төгсөлтийн бүгд л найз. Энэ хүн байгаагүй бол энэ төвийг байгуулах боломжгүй байсан юм шүү. Мочооны цагдаагийн газрын дарга Хён Гутагийг эндрийн урд урьж байна. Та бүхэн алга ташилт бэлгэлнэ үү?
За. Би ийм сүртэй танилцуулга хүртэх хэрэгтэй юм болов уу та? За, бүгдээрээ сайн байцгаана уу? Мочоны цагдаагийн газрын дараага Хёнгутаг байна. Энэ бичлэгт байгаа хүнийг чи таньна гэ үсттэй. Тэгээд л зочирдод байсан. Эндхийн хүмүүрд адилхан малгай байгаа гэж итгүүлээд намаа гаргаж угаад энэ бичлэгийг устгах гэж байсан мэт дээ. Үгүй. Би яасан ч тийм зүйл хийхгүй. Яасан ч. Тэгээд ягаа хин гэдгийг нь хэлэхгүй байгаа юм бэ, аа? Чиний мэддэг хүн мөн л байна штэ. Бэлтгэлтэй яваарай. Нотлого баримт устгахыг завдах хүнд ялтай гэмт хэрэг шүү дээ. Сэжигтэн тэгээд хаашаа явсан юм. Яг адилхан малгайтай хүнийг явсан газруудын бичлэгийг дагуулад үзээд байсан чинь ийшээ орсон байсан. Эмнэлгийн хяналтын камерын бичлэгийг авцгаая. Эмнэлэг рүү хөдөлцгөөе. Ахлахаа. Би ч бас мөрдөгч штэ. Би юу ч нуугаагүй. Зүгээр л баттай нотлох баримт олох гэж. Тэгвэл тэгээд хэн юм бэ? Аав маань. Манай аав юм шиг байна. Гэхдээ тэгээд анханасаа шууд хэлчихгүй яасан юм бэ? Аа? Явцгаая. Ахлахаа. Манай аав яасан ч ихчиг гэмтэх хүн биш ээ. Тэр хоёр их дотн байсан. Тэгвэл яагаад түлхсэн юм бол, аа? Би өөрийн биеэр очиж асуумаар байна. Юу ахлахаа. Намайг дагуулад явал да. Аваач те. Би зүгээр юу ч дуугарахгүй байж бай. Хөөе. Чи ажлаас чөлөөлөгдөх бодлогыг мэднэ үстэй. Энд хүлээж бай. Ойлгосноо? Нээдгүй мүү? Төрөө ирэхэд хаалттай байж байсан. Хаачаад ирсэн. Юу идэх гэсэн юм? Юу ч хамаагүй. Зүгээр сөөж өгөхөд л болно. Хөөе. Чонгогийн ээж осолд орчихсан байна. Юун осол? Гүүрнээс унаад ухаангүй байна лээ. Шийтгэлэл хүртэж. Хэнсүгийн ажил хизээ тарах юм. Яасан бэ? Хурж ирээд хамт уугээд хэлчихэлдэ. Завгүй юм байлгүй дээ. Утсаа авахгүй байсан. Ян хийсүү гэдэг хүн ажилдаг үстэй. За хүлээж байгаарай. За. За юу гэж байна? Өнөөдөр тал ажилласан гинэ. Зогсороо. Зогсос. Аха. Ажлаа тарж байгаа мó? Тийм ээ. Ээжийг маань удаан хугацаанд харж хандаж байсанд баярлалаа. Би эмнэлэг орж ээжийг эргэсэн юм. Ухаан орсонгүй. Осол байсан гэж бодохгүй байна. Ээжийг маань тийм болгосон хүнийг би заавал олно. За би буула. Сайхан үнэрдэж байна шүү. Тийм шүү. За тэгээд өөрөө энэ өрөөнд хүнд зөвлөгөө өгдөг юм уу? Тийм ээ, тэгдэг юм. Тухта сайхан өрөө байна. Гэхдээ нэг юм дутаад л байна да. Яг шүүн та хоёрын хамт авахулсан зураг. Аа, тэр үү? Би ажлынхаа өрөөнд хувийн эзүүлсээ байлгаж өвчтнийхөө тав дахь анхаарлыг алдагдуулах дургүй л дээ. Зөвлөгөө өгөх үйл явцад саадуулна гэж бодсонгүй шүү. За, уугараа. За, баярлалаа. За, өршөөгөрөө. Зүгээр тэ. За. За, ойлголоо. За, яадаг үлээ. Гинт ажил дээр нэг асуудал гарсан гинэ. Үнэхээр уучлаарай. За, тэгвэл оройн хоолнд орохоо дараа л болцгоё тоо.
За тэгвэл дараа нь би яг шүн та хоёрыг хоолоор дайлна шүү. Аха! Жэхи. Яадаг үлээ? Хүмүүсээ Хүнсүү ахта таксинаас сууж байхад нь таарлаа. Би такси барьж байхыг харж байгаагүй юм байна шүү. Утгагүй юм яриад л. Ийм цаг агаартай үед такси барих чинь харин найдвартай шүү дээ. Ядраад байсан болохоор такси барьсан юм аа. Харвуу хилээд байхад үнэхээр такси барьсан байгаа үсттэй. Би бүр хий юм харж байна уу гэж бодоод нүдээ нухаж үзэхээ лалдлаа. Алио, шар хариг авъя. Та машин барьж байгаа юм шүү. Тэгвэл онтаал авъя да. За. Нөгөө даатгалын эгч Бямуу ахын аав хоёр хүрээд ирсэн шүү. Тэгвэл нэмж хоол хийх ёстой. Өндөгний хумиг хийдэг юм уу? Эцэгтэй. Надад л сонир санагдаад байна уу? Юу ээ? Энэ тухай хүмүүс бүгд сонирн байна. Юу гэсэн үг вэ? Чамд бүгд сонин содон санагдаад байдаг юм уу? Надад бол чи л хамгийн сонин санагдаад байна шүү. Тогооч эгч ухаангүй байхад санаа зовж байгаа хүн нэг ч алга байна штэ. Бүр өрөвдөд байх юм. Миний сэтгэлж гисэн өвдөж байна. Гэхдээ Жангугийн хийсэн зүйлийг бодоод хинч өршөөж чадахгүй байгаа юм. Би халаагүй штэ. Бэд Хяналтын камерын бичлэгийг шалгаж үзээд Сэжигтнийг Бямуугийн аав болохыг олж тогтоосон юм л да. Бороо орж байхад шүхэр барьчихад гүүгээд байгаа бидтэй. Унах шахлаа шүү. Тэгэхээр гарцаагүй Сэжигтэн болж байгаа юм. Дарга. Гүй аха. Та манай аавыг сайн таних штэ. Тийм зүйл хийх хүн биш шүү дээ. Чи өөрөө бичлэгийг үзээ бидтэй. Ингээд л болоо юу? Юу? Чи хин хүний гарцаагүй сэжигтэн гэсэн штэ. Нотлогооч нь ингээд л болоо юм уу? Тийм ээ. Энэ чинь хөдөлшгүй нотлогоо болж чадахгүй. Залгаад гэрчи мэдүүлэг авъя гэж дууд. Та хоёр сайн сонсч бай. Мөрдлөгийг дөрмийн дагуу хийж бай. Баримт нотлогоо дээр тулгуурлахгүй. Сэтгэл хөдлөлтөд авдах хэрэггүй шүү. Ямар дөгч? За. Аав чинь гэрч болно шүү. Чи ийм үед л аавынхаа хажууд байх хэрэгтэй. За. Баярлалаа. Нагям. Уучлаарай. Би их завгүй байлаа л да. Жамгийн ээжийн би яаж вэ? Би хизээ эргэж болох юм. Түрүүн утсаар хэлсэн бидтэй. Сайнгүй л байна. Сэхэн амьдруулах тасагт байгаа болохоор чи шууд орж болохгүй л дээ. Жамгоо хаана байгаа юм бэ? Уцаа авахгүй нь штэ. Гэртээ харьсан болов? Би гэртээ харьгаад хэлчихсэн юм. Сайн байна. Минсу. Би чамд бүх талаар туслана. Тэгэхээр чи заавал нэг арга олоорой заа юу. Гар удсаа хүртэл унтраагаа таашаа явсан байж болох уу? Харин ээ. Энэ яг гэсэн болов. Аав нь болохоор санаа зовоод ирсэн байлгүй дээ. Гэртээ байхгүй байгаа бол мөчөн гарданд л байгаа бах. Чамаг энэ мөрдлөгөөс хассан гэж хэлээ үсттэй. Аав гэрч болно штэ. Сэжигтэн болох ёсгүй. Би мөрдлөгийн ажил тусламар байна. Наавшгич хүн цачаачих юм аа. Яав да. Яагаад байгаа юм бэ? Чи юу хийж байгаа юм? Нэг юм асуух хэрэгтэй байна. Энэ яагаад энд байдаг үлээ? Би ганц асуулт асуухаар л ирсэн. Таныг мэдэж байгаа байх гэж бодоод. Манай ээж танд өш сануулахаар ямар нэг зүйл хийсэн бэлв? Навш чин. Чимо хаан ирчгээд юу гээд байна? Та өнөө өглөө хаана байснаа хэлчих л дээ.
Юу гээд байгаа навшваа? Нохон гөлөгч нь чимүү хоёр хүүхэд алж хаан булчилснаа ч хэлээгүй. Одоо ээжигээ осолд орсон чинь сэтгэл чинь өвдөд байна. Тийм ээ, өвдөж байна. Маш их өвдөж байна. Сэтгэл өвдсөндөө болоод үхмээр байгаа ч чадахгүй байна. Би хэчнээн муу хүн байж, хэчнээн үхэх ял хийсэн байлаач гэсэн миний ээжид ямар ч буруу байхгүй штэ. Ээжийг минь ийм зүйл хүртэх эрхгүй хүн гэдгийг та сайн мэдж байгаа биз дээ. Танаа ээж чинь хүн шиг хүн. Чам шиг амтныг удавд ээж чинь хүн шүү. Ээж чинь чамаас болоод тэндээс унаж байгаа юм навшаа. Чимүү мэдх юм уу? Тийштэй. Тэгвэл намайг түлхэхгүй яасан юм? Юу? Ээжийг минь биш, намайг түлхэхгүй яасан юм? Энэ муу навш чинь. Та ер нь яг юу хүсэж байгаа юм бэ? Юу хүсэж байгаагаа хэлээд гэж намайг үхээсэ гэж. Охин шиг минь үхээсэ гэж хүсэж байна. Хараад ицэн навш минь. Цохилдоо. Цох. Юуг нэ? Та тийм зүйл хүсэж байгаа юм бол намайг тэгээд өгтлмэн цохоо зодоод халал да. Гэхдээ надад өнөө өглөө хаана байснаа хэлээч. Тэрийг л хэлчих. Юуг нэ? Өнөө өглөө хаана байснаа хэлээдэх. Чамайг өөхөж байсан ч туслах хүн ганц ч байхгүй. Муу галзуу навш. Явцгаая. Явъя. За алуу, машин цуугаатхаа. Хурдан суу. Яс. Цагдаа дуудаж яадаг байна. Ах, юм цавааруулаад. Надад өгч. Энд ямар нэгэн зүйл болоо юу? Юу ч болоогүй дээ. Мөчөө цагдаагийн газраас явж байна. Өө, миний хөө. Зүр тийм биш те. Аваа. Яасан? Өнөө өглөө 10:20 үед та хаана байсан бэ? Юу? Гүүрний тэнд явж байсан уу? Юу? Би биш ээ. Гүүрний тэнд явж байсан уу? Би биш ээ. Нүдрүү маань нэгцлээд хар. Та Жангуугийн ээжийг гүүрнээс түлхсэн юм уу? Үгүй ээ. Хэлтс рүү очиж угаад ярилцъя. Хөөе. Байж угаарай. Аха, байж бай. Та ээжийг маань түлхсэн хүн юм уу? Та ээжийг минь түлхсэн гэж юу? Жон байж бай. Үгүй үсттэй. Бид шалгана. Мөрдөж байгаа чамд мэдээлэл өгнө. Над итэг. Зүгээр үсттэй. Үгүй. Танд хэцүү байгаа бах. Гэхдээ би чадах бүхнийг хийж сайн мөрдөх болно. Би хамт явна. Бид одоо гэрчийн мэдүүлгэл авах болно. Тэгэхээр та ээжийнхээ хажууд байсан дээр баха. Байзаарай. Цагдаа нар тэнд тийм хурдан очих боломжгүй. Юу болсон байх вэ? Сонин л байна да. За. Би эрдэрх ястаа байсан юм. Энд шинээр томилогдсон мөрдөгч нуу санчал байна. За суучих. За. Нуу ахлахыг олж уулзагч их хэцүү байлаа шүү. За суучих. Би ч бас ажил ихтэй жаахан завгүй л байлаа. Тэгээд ирснээс чинь хойш уулзаж чадсангүй. Зүгээр те. Бүгдийн сонссон. Шалахгүй хэрэгүүдийн ард гараад одоо л нэг жинхэнэ хэрэгээ аваад мөрдөж угааг чинь сонслоо. Тийм биш те. Ямар тач тэр хэргийг яаж шийдэ гэж бодож байна те. Чадхаараа хийж байна те. Хэрэгээ хүлээх хүн гарна гэж бодож байна. Гэхдээ хяналтын камерын бичлэгээр л болчихгүй.
Хөдөлшгүй нотлог баримт болж чадахгүй шүү дээ. Санаа зовох хэрэггүй дээ. Би заавал хэргийг хүлээлгэх болно. За. Ганц л юм. За. 4 журмаа дагна шүү. Нотлог баримтгүй байж шахаж түлхэд байх хэрэггүй. Биеийн болон сэтгэл зүйн хүчирхийллийг би яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй шүү. Сайн болголоо. 4. Заавал та. Гойч байна. Аха. Би гэмт хэргийн тасагт ажилладаг байсан юм. Би олон залуухан мөрдөгчтэй уулзч л явлаа. Гэхдээ ям мөрдөгч их сайн мөрдөгч болж чадахгүй шүү. Мэдрэгдэж байна үлээ. Тийм болохоор та хүүгээ бодоод ч болох нэ. Зөвхөн үннийг л хэлэх ёстой шүү. За. Өнөө өглөө 10-20 минутын үед та хаана байсан бэ? Ажилдаа явж байсан. Хяналтын камерын бичлэгийг бид үзсэн. Та гүүрний тэнд явж байсан байна лээ. Мөчөн гэсэн бичгтээ сарвчтай малгайгаа өмссөн байсан. Бороо орж байсан чи та шүхрээ барьж чадгүйгээд байсан. Ямар нэг яралтай ажил гарч ирсэн юм уу? Йоо, би хоцрохыг хүсээгүй маа. Тэгж бас болно л та. Жон гимхи та хоёр ямар хөө харилцаатай байсан бэ? Нэг хотхонд амьдардаг болохоор лотн байсан уу? Та хоёр хоёулаа ганц бие юм байна. Та сонирхдаг байсан юм уу? Үгүй дээ, тийм юм байгаагүй. Жон гимхигийн хамгийн сүүлд утсаар ирсэн хүн нь та байсан байна. Зөв. Хамгийн сүүлд хизээ уулзсан юм. Жон үгүй ээжээ. Гимхи. Та Жон гимхийг гүүрэн дээр байхыг харсан бэ? Би надад мэдэх юм юу ч алга. Би мэд та гүүр рүү гарахаар явсан биз дээ. Надад мэдэх юм юу ч байхгүй. Жон гимхийг гүүрэн дээрээс түлхсэн юм биш үү? За дарга. Өнөөдөртөө байцаалтаа ингэ дуусгаа. Гэрчи мэдүүлэг авахаар л авч ирсэн шүү дээ. Дахиад 5 минут л өчгөл төө. Заха. Ямар дөгч хохирогчийн хүүтэн найзууд юм байна лээ шүү дээ. Хохирогч болон хохирогчийн гэр бүлийг бодоод та зүгээр үнээр хэлчих. Жон хохирогч биш шүү. Юу? Алуурчин байгаа юм. Гүү Жон ямар хөө хүн байсан бэ? Алуурчин гэхэд өөртөө хитрхи итгэлтэй байх шиг байсан. Агуулхад уйлж байсныг харснаас хойш нэг л сонир санагдаад байна. Өнөө өглөө агуулхад уйлж байхдаа юу гэдээсэн мөлий? Тэднийг халаагүй гэдээсэн мэт дээ. Ямар нэгэн зүйл санчсан юм шиг л хэлээд байсан штэ. Тэгэхээр юу гэсэн үг юм бол? Согцнуудыг хаана буснаа санахгүй байх гэсэн үг юм болов уу? Эсвэл үнэхээр хүн халаагүй юм болов уу? Чи одоо гэртээ хар. Юу? Та хоёр нь яагаад байгаа юм бэ? Яагаад Гүү Жонг ярих бүрд ингэж уурлаад идвэ? Аваач. Ойлголоо. Би явлаа. Хөөх, ойрт бүгдээрээ л сонирн байна шүү. Хинч ярих уучаад осол гаргаад зүгтсэн байж болно шүү дээ. Та жинхэнэ цагдаа хүн байна шүү. Галзуу амьтан шүү. Би хүн танихта ийм үү байсан билүү?
Хүмүүс тийм амархан итгэхэд байж болохгүй. Өнөө өглөө 10:20 үед та хаана байсан бэ? Юу? Би биш ээ. Өөрний тэнд явж байсан уу? Биш. Аха, та арай та ээжийг мань түлхсэн хүн юм уу? Гожонго. Та ч нэ хүний амьд хөрсөн хүн байжээ. Нэг ч биш, хоёр шүү. Ой. Шоронд сууж ялаа эдэлсэн гээд 10 жил өнгөрсөн гээд ингэж загнаад байх хэрэг байхгүй шүү. Ойлгосноо? Хаана угаагаа мэдж байна уу? Йоо. Бямуугийн аавын байцаал дуусчихсан юм уу? Бямуугийн аав юу гэж байна? Юу? Ой. Ой. Чимөө цагдааг хөл тоогод байна уу? Новш. Нөө ахалха. Жонго. Та хоёр чинь юу хийгээд байгаа вэ? Танд хэлэх зүйл байна аха. За ороод ирцгээ. За. Аха, та энд юу хийж байгаа вэ? Та энд юу хийж байгаа юм бэ? За би хэлэх юм хэлсэн болохоор ингээд явлаа. Йонсо байж бай. Бямуугийн аав та сая хэлснээ дахиад хэлээд. Нуу аглах жон уу хоёрч бас мэдэх хэрэгтэй байх. Өөрөө хальтраад унчихсан юм. Миний харж чадсан зүйл ердөө энэ. Ээжийг өөрөө гүүрнээс салтраад унсан гэж байгаа мó. Тэгээд ягаад шууд эмч цагдаа дуудаагүй юм бэ? Жон аав гэрч шүү. Өөр хүн ч биш, манай ээж шүү дээ. Тийм байдал ягаад шууд мэддэггүй юм бэ? Би хэлэх юм хэлсэн. Аха. Аха, бол. Нөө аглах ямар хэрэгээр манад ирсэн юм бэ? Юу, гүүрний ослын хэргийн талаараа тантай ярих гэдэл. аха, Бямуугийн аав зүгээр л гэрч байсан болоо. Бямуугийн аав танай ээж дандаа тусалдаг байсан хүн шүү дээ. Бямуугийн аавд худлаа хэлэх шалтгаан байхгүй. Тийм шүү. Тийм болохоор ээжигээ ухаан ортол дахиад жаахан үлээх хэрэгтэй байх. Ээж чинь чамаас улаа таньдээс унж байгаа юм навш минь. Чэмүү мэдхүү. Тэштэй. Аха, надаас л болсон юм. Надтай холбоотой байж таарлаа. Солиогүй байна штэ.
Мөрдөгчөө. Бямуугийн аавыг ингээд тавиад явуулчих юм уу? Ингээд явуулчих гэж юу? Мөрдлөгийг сая хойшлуулчихлаа. Маргааш ирж ээжийнхээ эд зүйлсийг авна үз. Борооны хэмжээ маш ихээр ихсэж байгаа тул гол усны төвшин нэмэгдэж, үер усны аюул нүүрлэх төлөвтэй байгаамаа. Одоогийн байдлаар хөрсний гулгалтаас болж их хэмжээний автосол гарan зам хаасан байгаа билээ. Ингээд Бямо гэрлээ унтраагаад хаалгаа сайн төгжээрэй. Аав нь унтлаа шүү. дараагийн мэдээг сурвалжлагч Ким Наян та бүгдэд хүргэх болно. Аава, надад хэлээгүй зүйл байхгүй үсттэй. Бүгдийг хэлж өгсөн биз дээ. Гэрлээ унтраач хаа. Сайхан амраарай. Стоп. 3 удаа гарах болчихлоо шүү. За харцгаая да. Уурхан мэн гэж. Энэ юу вэ? Хүүе дахиад нэгийг үү. Чи нэрээ яанда. Яанда. Манай Жонов энэ жил машин авч чадахгүй нэ. Энэ жилээр ч зогсохгүй дараа жил бас. Ер нь дараагийн 9 жилдээ бараг чадахгүй биш үү? Та хоёр нийлээд байгаа юм биш үү? Юу гэсэн үг вэ? Бид тийм дотн ч биш шүү дээ. Тийм л үү штэ. Юу гэнэ? За болж үзээ. Би энийг Ой, яаж байна чи хөөш? яаж байгаа чи энэ үү? Яста нэг энэ мөө гэдэг. Энэ мөө золиг чинь бүр. За юу болсон? За би эргүүлээ залгая. За, хой богсон. Богсон хайчих нь вэ? Энэ мө зайлгч чинь яагаад байгаа юм бэ? Би чамд эд химиг чинь хангалттай өгсөн штэ. За наашир. Ястаник. Эмнэлэг рүү явах гэж байгаа ч суучих замдаа чамд хэлэх зүйл байна. Үгүй цагдаагийн газар руу явж байна. Яах гэсэн юм? Ээжийн эд зүйлсийг аваарай гэсэн юм. За суучгаа. Жонго. Чи ууртаа байгаа үстэй. Тийм ээ. Би чамайг өөрийнхөө хүү гэж боддог ч гэлээ. Би чинь бас цагдаа хүн шүү дээ. Намайг ойлгож байгаа үстэй. Таны хэлж байгаа зөв аха. Нотлохоо байхгүй байхад хаа хамаагүй хүнийг сэжиглээд байж болохгүй. Ээж нь удахгүй ухаарах баха. Тэр болд л ээждээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Надад танаас асуумаар байгаа нэг юм байна. За. Юу юм? Огтын цогцсыг хайж ихэр хол явцгаас юм бэ. Юу гэсэн үг вэ? Та дахиад ганц удаа хайгуул хийгээд өгч болохгүй юу? Тэр үед цагдаагийн хідэн албан хаагч хайгуул хийснийг мэдхүү. Чамайг сайн ойлгож байгаач. Одоо тэгэхэд хэцүү шттэ.
За хөдөлцгөөе. Аха. За. Би эндээ буучихъя да. Яасан? Хоёулаа цагдаагийн газар руу хамт арвуулаа таныхан буруугаар ойлгочих гэж магадгүй. Бас жаахан алхмаар байна. За. Баярлалаа. Жонго. Аваа, миний бэлэг. Нөгөө ахалхаа. Өчигдрийн явдал дуучлаарэ. Танд талархах ч боломж гарсангүй. Аавч нь өөрөө дараагад хэлж гисэн болохоор асуудал байхгүй дээ. Өөх, уг нь их мөлжүүртэй хэрэг байсан юмсаг. Бас чи тэр хөгийн новштой найзууд юм уу? Жохон байгаасаа л найзалцахаас юм. Харилцаагаа таслал та. Чи ганцаараач биш, дарагч гэлсэн. Жонговын аав нь даргын сайн найз нь байсан. Жонго бид хоёр ч ус багын найзууд л та. Гэхдээ Жоног хараад үнэхээр их өрөвдөх сэтгэл төрсөн. Нэрээ тасгийн дарга хамтдаа хоолнд орцгоё гэж байна лээ. Хөө Жонго. Өөрөөс нь улсан гэд байсан юу гэсэн үг юм бол? Тэр үү? Өөрөөс нь болсон гэж хохирогчийн гэр бүл нь нэг газарт амьдардаг юм л та. Юу? Гэхдээ тийм зүйл хийхээр хүмүүс биш ээ. Уяаны ээж нь даатгалын ажилтан байнга ажилтаа байдаг. Аав нь харин байнга арх уудгийн. Гэхдээ урдих шигээ уухаа болсон л тоо. Ямар тач тэд биш ээ. Дарга гамбургер авч идцгэх юм уу? Даринд чинь цадах юм уу? Харин тийм ээ. Хөөчөнгөө. Таны хүн амны хэргийн сэжигтнэр баривчилж байна. Ухаан орооч та навш чинь. Энэ аавынх чинь нөө чаний хүн навш минь. Санахгүй байна гинэ. Хэн билээ гэж бодтол. Гөөжөнгөө. Чи юу хийж яваа вүлээ? Нөгөө ээжийнхээ зүйлийг авахар ирсэн баха. Тийм биз дээ. 10 жилийн өмнө ч одоо ч чамайг харахаар яагаад дургу хүрээд байдаг юм болоо. За дарга гэж сүсэд байна. Явцгаая. Явах уу? Одоо хүн шиг амьдраарай да. За юу? Шударга ёс гэж байдаг юм шүү. За явцгаах уу? Чи бас энэ новчтой битгий найзлаад байгаарай. За дарга явцгаая. Явъя. Хохирогчийн гэр бүл болон хэрэгтний гэр бүл нэг газарт амьдардаг гинэ. Яагаад? Гүүрнээс эднийг олсон юм уу? Мөрдлөгөө цааш үргэлжлүүлж явуулна бицтэй. Үргэлжлүүлээч гэж гооч байна. Хотголуулмааргүй байгаа бол дахиж ганц ч үг дууралгүй эндээс Хэдхийн асуучхай л да. Хар. Зайл. Алуурч юм байж яах гээд байгаа юм? Хоёр охины амьд хүрсэн гэсэн штэ. Нөгөө хүн амьны хэрэг штэ.
Тэгээд цагцын ч олж чадаагүй гэсэн. Зайлчи. Чи бол хүн биш. Энэ алуурчин нь. Бороо орж байсан байтал шүхрээ дэлгэхгүй яарад гүйсэн. Яагаад? Биомогийн аав нь нэг зүйл мэдчихэл байгаа байх. Энэ хотын хүн болгон хөөжөн үг үзэн ядаж байх шиг байсан. Тэгээд л Жонго хохирогч биш шүү. Шоронгоос суллагдаж гарч ирсэн хөөжөн үг энэ хэргийг өдөөсөн байх. Алуурчин байгаа юм. Бүгдээс ижигтэн болно. Энэ хотод байгаа хүн бүр. Сонирхолтой юм аа. Үнэхээр сонирхолтой. Хоёрдугаар анги төгсөв. Монгол телевизийн кино гадаад нэвтрүүлгийн алба. Зүгээр л тэр өдөр юу харснаа надад үннээр нь хэлээд өгчихөл дөө. Зүгээр талд ороо төгөл дөө. Хяналтын камерын бичлэгийг чинь үзэж болох уу? Цагдаа нар ирээд бүгдийг аваад явчихсан шүү дээ. Би өөрөө хэргийн сэжигтнийг олох болно. Олох ёстой юм чинь тэр биш. Үгсэн найзуудаа л олол доо. Манай буяаныг яаж тэгж чаддаг байна? Яаж ийм 50 байж чаддгийм бэ? Новш минь Чамд бусдыг буруутгах эрх байхгүй шүү дээ. уучлаарай. Наад ясаа хаанаас олсон юм? Тэр хэргийг хийсэн хүн нь та биш юм уу? Би одоо чадах чинээгээр тэр хэргийн талаар ухаж судлана.